сайн байцгаана уу? Та бүхэн унтж байгаа бах. Гэтэ унтж байгаа ч гэсэндээ ямар ч гэсэн лайваар ороод ирлээ. Уг нь бол 7 хоног болгон видео хийж тавьдаг байгаа. Тэгээд энэ 7 хоногтоо бол харин лайв байдлаар та бүхэнтэй харилцаа гэж боллоо. Юу гэхлээр өчтөр болсон нэг үйл явдал дээр тулгуурлаад сөрөг итгэл үнэмшил, мадуу буруу итгэл үнэмшил хүний амьдралд яаж нөлөөлдөг вэ? Хүнд яаж нөлөөлдөг вэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр би 28 хоногт жирэмсэн. Тэгээд Монголд за хамаагүй 6 тавьж болохгүй. За тий өөр янз янзын юм харуулж болохгүй гэж дандаа их анхааруулга явагддаг шүү дээ. Ялангуяа үүнийг бол бид нэр бүр баг байхаас сонсож өссөн. Жишээ нь анх дөнгөж жирэмсэн болж байхад гэрийнхэн тий за 6 өстө тавьж болохгүй шүү. Хүмүүс жирэмсэн гэдгийг хэлж болохгүй шүү. Зөвхөн 3 сарын дараа хэлээ шүү ч юм уу. За эсвэл 6 огт тавьж болохгүй. Тэгэх юм бол цагаан хил амөрчин өстө аюултай гэдэл асарыг сануулж хэлдэг байгаа. Гэхдээ би яг ил ухамсараараа болохоор тийм зүйлд итгэхэ болчихсон байсан. Гэхдээ цаанаа мэдээж би багасаа ийм зүйлийг сонсож өссөн учраас баг зэргийн айц байсан юм шиг байна. Тэгээ өчигдөр 28 хоногтай тэгээ одоо жирэмсэн зураг ингээ фейсбુક дээрээ тавилаа л та. Тэгсэн чинь яг тэр үед миний оюун бодол надад юуг сануулж байсан гэхлээр за чи хил ам хөргөх аюултай юм хийлээ гэсэн нэг тийм бодол төрүүлж байгаа. Тэрнээс болоод миний бие дээр ямар шинжтэй илэрсэн бэ гэхлээр гид сатуу оргих, за бие тавгуургах, за жоохон ядраад байгаа юм шиг тий жоохон хүндрэлтэй юм шиг тийм мэдрэмжүүд төрсэн байгаа. Тэгэхээр миний жирэмсэн байх хугацаанд бол би маш эрч хүчтэй, соргог, за мөн хордлого байхгүй, дээрээс нь хүндрэлүүд огт байхгүй байсан. Тэгээд өчигдөр ерөнхийдөө жирэмсэн гэдгээ ингээд ерөнхийдөө олон нийтэд зарлж ийн гэсэн үг шүү дээ. Одоо 6 тавьсан. Тэрнээс бол үүдэлтэйгээр яах нь тийм мэдрэмжүүд төрж байгааг би анзаарсан байгаа. Тэгээ энэ мэдрэмж бидээр илэрж байгаа өөрчлөлт юунаас үүдэлтэй болоо гэд бодсон чинь угаас багаас сургаж ирсэн. За хил ам хурчин хамаагүй 6 тавьж болохгүй гэдэг тийм эдгээр итгэл үнэмшилтэй бас холбоотой байсан. Тэгэхээр бид нар багаасаа ийм олон төрлийн итгэл үнэмшлийг биднийг хойш татах дандаа яах нь ингээл бүхнээс айгаал боломж шигдээд л өөрийгөө яг байхаагаараа байрч чадахгүй, өөрийгөө биегээ илэрхийлж чадахгүй, дуртай зүйлээ хийж чадахгүй байх тийм итгэл үнэмшлүүдийг бид нар багаасаа олоод авчдаг. Тэгэхээр ихэнхдээ сүрэг, ихэнхдээ бид нарыг хойш татах, ихэнхдээ биднэрт айдас өгөх зорилготой байдаг. За хайр харилцаа гэдэг сэтгэл засалтай холбоотойгоор бол жишээ нь ямар итгэл үнэмшил түгээмэл гэр бүлийн асуудалтай, харилцааны асуудалтай бол ямар итгэл үнэмшил түгээмэл байдаг вэ гэхлээр хамгийн түрүүнд бол би дур булаан биш, би хайрлагдан биш гэдэг итгэл үнэмшил байдаг. Тэгэхээр багаасаа бид нэр бусадтай би нэг одоо хар багаас л бид нарыг яах нь гадаад үзмжийн хувьд, за хүм гадаад төрхийн хувьд хинбэ гэдгийн хувьд бусадтай ухамсаргүйгээр ингээд бидний аав ээжээс ахуулаад эргэн тойрны бүх хүмүүс ингээд харьцуулаад эхэлдэг. Тэгээ чи царай мутай, чи хөөрхөн, чи гоё ингээд дандаа тийм хайрцгалсан үзэл бодлуудыг өгсөөр байгаад нэг мэтгэд хүүхэд том болоод би хайр булаан биш юм байна. Би гоё биш юм байна. Би хайрлагдан биш юм байна гэх мэтчлэн юм итгэл үнэмшлийг өөртөө олоод авчиж байгаа юм. Аль эсвэл яг хайр миний амьдралд угаасаа байгаагүй. Би бол хайрыг мэдэхгүй. Тэгээ том болоод ч гэсэн надад хайр ирэхгүй дээ гэдэг тийм итгэл үнэмшлийг бас олж авч болно. Тэгэхээр хайрын тухай итгэл үнэмшил энэ мэтчлэн янз янз байж болно. Тэгээд том болонгууд одоо энэ итгэл үнэмшил хүний амьдралд яаж илэрх вэ гэхлээр өөртөө итгэлгүй байдлаар илэрнэ. За зандаа нэг яах нь гадагшаа гарах болгондоо, за жишээлбэл ингээд лайв хийх болгондоо нүрээ хайхтар буудаал те ингээл хамгийн гоё хувцас өмсөөл төгс төгөлдөр харагдах гад өглөөнөөс орой хүртэл яг өөрийгөө гоёод л за дээрэс нь ингээл элдв сурчлагаанд өртөөд л буу юм ингээл хөдөлж аваал тий. Тэгээ энэ бүхний эцэст бид нэр яах гээд байгаа вэ гэхлээр хайрлагдах тэр мэдрэмжэл одоо ихсэх гээд байгаа, хайрлуулах гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр амьдралдаа багасаа янз бүрийн сөрөг итгэл өмчлүүдийг бий болгоод итгээд эхэлждэг. Тэр маань яг нөө
яг өдөр тутмын амьдрал дээр илрэхтэй яах нь одоо нөгөө компьютерийн програм ачааллахад ингээд компьютер чи ингээд дуурайд за өөр янз янзын үйлдэлүүд хийдэг шиг яг л чиний далд ухамсар суусан тэр програмчлал суурь ихтгэл өнөмшлүүд тодорхой яах нь байдлаар таны амьдралд өдөр тутамдаа илэрж байгаа. За өчигдрийн байдлаар бол миний бодлоор одоо би дээр яах нь таагүй мэдрэмжүүд илэрч исэн байх нь шүү дээ. Тэгэхээр нэг дүрэн байдаг оюун санааны нэг дүрэн бол бидний бодсон бодол сэтгэл хөдлөл болгон бидний бие дээр ямар нэгэн бие дээр яах нь шинж тэмдэг болон илэрч идэг. Хэрвээ оюун бодолд чи юу болоод байгаа анзаарай гэж бодож байгаа бол бие дээр чинь ямар шинж тэмдэг илэрч байна гэдгийг анзаарах хэрэгтэй байх нь. Тэгээд энэ юунаас үүдэлтэй вэ гэж асуух хэрэгтэй байх нэ. За тэгээд хайрлагдах тэр мэдрэмж хайрын тухай ихтгэл үнэмшил буруу сөрөг ихтгэл үнэмшилтэй байгаад ирэхээр гурван яг магадгүй зөндөө олон байдлаар илэрч болно л да. За түүний нэг нь бол юу гэхлээр дандаа бусдад таалагдах гэж оролдох. Бүхий л талаараа үгүй гэж хэлж чадахгүй. Бусдын хэрэгцээнд л нийцүүлнэ. Хэрвээ би яг бодит хүсэж байгаа зүйлээ бодит одоо бодлоо хэлчих юм бол энэ хүмүүс нам хөлөн шүрхгүй хайрлахгүй байж магадгүй. Тийм учраас би чив чимээгүй бай. Тэгээ энэ хүмүүсийн хүсэл хэрэгцээнд л нийцүүлээд бай гэд people pleaser буюу дандаа яах нь бусдад нийцүүлдэг. Өөрийнхөө хэрэгцээ, чин хүсэл, ихтгэл үнэмшил, бодлоо илэрхийлж чаддаггүй хайр цаглагдсан хүн болдог байх нь. За тэгээд хайрын тухай өөр нөхцөл тавьж хайрладаг юм сөрөг ихтгэл үнэмшлүүдийг бий болгоцсон тохиолдолд хоёрт нь бол дандаа бусдад өөрийгөө нотолж харуулах гэдэг. За тэр нь одоо юу гэдгийг хамгийн сайн онц сурлагтай байх ч юм уу тий. Альсгүй дандаа миний буруу биш аливаа одоо маргаан сүргөн хоёр хүн ярихад дандаа өөрийнхөө тухай яриад л яг өөрийгөө би мундаг гэдгээ ойлгуулах гад л ингээл яриад байгаа бол нэг талаараа цаана би уг үндэстэй бол хайр татан биш би уг нь бол үн цэнтэй хүн биш л дээ. Гэхдээ би энд өөрийгөө зөв гэд нотолчих юм бол хайрлагдаж магадгүй гэсэн тийм яг надад итгэл үнэмшил бас байдаг байна. За гуравт нь бол хувийн амьдралд бол яг хөөхлөөр хайр нэхнэ. Хажуудах ханаасаа үр хүүхдээсээ хүмүүс ч бас үр хүүхдээсээ айгүй хайр нэгдэг. Үр хүүхдээсээ хажуудах ханаасаа за тэгэл гэр бүлийнхнээсээ хайр нэхэд л яг гомдлоод л намайг хайрласангүй би ганцаардж ийн надад анхаарал халамж тавьсангүй гэдэл нэхэд ийн гэсэн. Тэгэхээр өөрт өгч чадахгүй өөрт байхгүй зүйлээ бусдаар одоо нэг хажуудах хүмүүсээрээ нөхүүлэх гээд хангуулах гэдэг нэг тийм үзэгдэл үүсдэг байх нь шүү дээ. Гэтэл хинч хэний хэрэгцээг хангаж чадахгүй, хинч хэний угаасаа таны хэрэгцээг хангах нь тэр хүний амьдралын зорилго, тэр хүний үүрэг болов биш. Тийм учраас сөрүүлдэн үүсээд, маргалдаан үүсээд байдаг байх нь. Тэгээ эхнэр нь дандаа яах нь намайг хайрлаач гэл нөхөр нь болохоор өөрийгөө мундаг гэдгийг баталж харуулж бүхнийг ингээд амжуулахгүй гүйсээр хагаад бас цаанаа хайрлагдах хэрэгцээгээ ингээд хангахж гүйсээр хагаад унаад өгдөг ч юм уу тий. Тэгэхээр энэ бүх нэг ийм суур бага ахтаа олж авсан энэ ихтгэл үнэмшил маань бидний амьдралд ийхүү сөргөөр нөлөөлөд байгаамаа. Энээсээ болоод бид нэр хайр за бас альва бүхий л харилцаан дээр мөн өөрөө өөртөөгөө харилцах харилцаан дээр одоо зөндөө их зовлон тий одоо бэрхшээлийг бий болгоод тэрнээсээ болоод аз жаргалгүй байгаад эрч хүчээ дэмэж үл зориулаад тэгээд энэ амьдралыг өрн таран хийх магадлалтай байдаг. Тийм учраас би таныг өөрөө бодосоо гэж хүсэж байна. Та өөрийгөө үнэхээр нөхцөл тавилгүй байгаар хайрлаж чаддгүй. Яг хинбэ гэдэгтээ сэтгэл хангалуун байж чаддгүй. Хэрвээ чаддгүй бол магадгүй энэ ихтгэл үнэмшил би хайр булаан биш юм байна. Би ямар нэгэн юм хийж ээж танигдчихээж мундаг байж ээж хүнд хайрлагдах юм байна. Альсгүй би хайр угаас надад жоохон байхаас байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм учраас би хайрыг дандаа нэхэж амьдран гомдлож амьдран бусдын анхаарал татахын тулд одоо янз янзын юу гэдгийг те зөв хийх ёстой гэдэг тийм нэг юм ухамсаргүй энэ бүхэн ч ухамсаргүй гэсэн та ингээд харахад мэддэхгүй хэрнээ таны ингээд одоо бодол байгаад байгаа тийм үйлдэлүүд байгаа юм л та. Гэх мэтчлэн юм үйлдэлүүдийг хийж эхэлнэ. Тэгэхээр яг л өчтөр нөгөө өөрийнхөө Джеймстэй зургийг тавьсан чинь цаана нөгөө суур за цагаан ялам орчно гэдэг нөгөө багаас олж авсан ихтгэл үнэмшил нь бодогдоод
Тэгээд би дээр тэр бодлоос тэр айдас өөрөөр хэлбэл тэр ихтгэл үнэмшлээс чинь сөрөг ихтгэл үнэмшлээс чинь шалтгаалаад айдас бий болж байгаа хөө. Айдас чинь бидний бие дээр миний бие дээр яаж илэрж байсан гэхлээр одоо тэгээ тавгуурхах за гэдэс хатуу болох одоо тооноос өгөх гэдэг шиг тийм үйлдэлүүдээр ч юм уу илрээд тэгээ тэрнээсээ болоод би дахиад айдас автаад тэгээ таагүй байдалд орж байгаа юм л та. Тэгээд за энэ бүхэн нэрнгээсээ энэ багадаа алж авсан тэр айдас хүний хил ам өвчин гэдэг тэр бодлоодаас үүдэлтэй байна. Гэтэл энэ бодол үнэн байх албагүй шүү дээ. Энэ угаасаа үнэн биш гэж өөртөө итгүүлээд за өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчлөх төвлөрөх дасгалууд, бясалгал хийгээд, йог хийгээд, за мөн өөрийгөө цэвэрлэх дасгалуудыг хийгээд тэгээд одоо аль хэдийн энэ итгэл үнэмшил байхгүй одоо ирч хүчтэй цоглог хിവэрэ эргээд болсон байна. Тэгэхээр таны далд итгэл үнэмшилд хайрын тухай за мөн таны амьдралыг таныг стресстүүлээд байгаа, таныг хангалттай сайн биш гэж бодуулаад байгаа ямар итгэл үнэмшил байж болох вэ? Тэр бүхнийг та бодоорой. Тэгээ энэ нь таны амьдралд яаж өдөр тутамдаа илэрж гэнэ гэдгийг анзаараарай гэж хэлмээр байна. Дахин дурдж хэлэхэд бидний бодсон бодол сэтгэл хөдлөл бүр бие дээр ямар нэгэн шинж тэмдэг болж илэрдэг. Хэрвээ биеэ ажиглаад үзэх юм бол стресстэй хүзүүч ингээд хатуурчихсан, стресс ч гэсэн, бухимд ч гэсэн, амьсгаад ч гэсэн гүйж байгаа бол энэ бүхний ард таныг хойш татах ямар нэгэн сүрэг айдаст хөтлөх тийм үнэн биш худал итгэл үнэмшлүүд байгаа байж магадгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд 2 хоногийн дараа манай харилцаа сэтгэл засал маань заслын бүртгэл маань хаагдана. За 14-ний өглөө сэтгэл засал маань явагдах байгаа. За үүнээс өмнө 1 цагийн сургалттай, 2 удаагийн лайв заавартай тэгээд тусдаа хүмүүстэйгээ уулзах болно. Та бүхэн угаасаа байгаагаараа юу ч хийхгүйгээр хангалттай, сайн хайрлагдах хэрэгтэй. Тэгэхээр энэ итгэл үнэмшлээ дахин олж аваад өөрийнхөө талд ухамсарыг шинжилэн одоо нөгөө итгэл үнэмшлийг шинжилэн програмчлаарай. Ингэснээрээ та аз жаргалтай сэтгэл хангалуун бас өөрийнхөө сайхан амьдрах болно. За тэгэхэд нилээд хүмүүс 3 хүн ороод ирсэн байна. Өглөөрт хийж байгаа учраас хүмүүс орж ирэхгүй байх гэж би бодож байсан. Харин 3 хүн ороод ирлээ. Баярлалаа. За асуулт байвал илгээгээрэй. Сайн уу аригч? За асуулт байхгүй бол хэдүүлээ ингээд дуусгая. Тэгээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Өөрийгөө хайрлагдсан нэгэн гэдгийг би хангалттай байгаагаараа сайн гэдгийг хүлээмжшөөрөөд сайхан гүнзгий амьсгаа аваад ажиллаа ирч хүчтэй өдрөө ирч хүчтэй эхлүүлээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Түр баяртай. Сайн байна. Тасгалаа ингэ сонсож байна гэж шүү дээ. За